За тэгэхээр ингээ хулсан модоо би ингээ бөөрийнхөө болгоод бэлтчихсэн. За тэгээд та нар жоохон болгоомжтой хийх хэрэгтэй. Ерөнхийдөө бол одоо энэ хоёр талаас нь хулсаа ингэж нэмгэлнэ. За энэ талаас нь за ингээд одоо энэ талаас нь хавтгайлна. За тэгээ хоёр талаас нь үзэгнийхээ налууг өргөн нэрийг одоо ингээд энэ талаас нь одоо ингээд засчихнаа. За ерөнхийдөө бол ийм болгож ингэж бэлтлээ. За тэгээд үүн дээр бол одоо бүрд болон сувг гэсэн одоо зүйлийг хийж өгнө. За бүрд гэдэг нь бол одоо бэхээ агуулна. За сувг гэдэг нь бол түүрийг бүрдэнд байгаа бэхийг ингээд нарийнхан урсгаж гаргана гэсэн. За тэгэхээр хулсан үзэг энэ бол одоо бас нарийн талдаа хулсан үзэг. Үүнээс одоо өргөн хийж болно. Өргөн хийх юм бол одоо бүрд сувгийг бас хэд хэдийг хийж өгнө. За бэх тогтоогчдыг бас олон янзаар бас хийж болно. За тэгээд хулсан үзгээ дээш наруул зорж жагаад утгаараа энд одоо ингээ гурвалжин одоо дүрс өгч байна. За та нар бол одоо бас тийм нарийн өрөмч юм уу бас ингээ нарийн нөх гарах боломжтой. За ингээд хулсан нөх бүрдээ гаргачихлаа. За түүнийгээ бол одоо ингээ бүрднээс ахуулаад одоо ингээд суулчнаа гэсэн. За тэгээ ингээ хулсан үзэг одоо ингээ бэлэн болно. За одоо бол хулсан үзгээ энэ дээрээ ингээд зүлгэнэ. Зүлгэж одоо бичгэд одоо цаас урахааргүй одоо болгоно. За тэгэхээр хулсан үзэг ингээ хийлээ.